Намайг Лхагвагийн отгонжор болгодог. Яг одоо бол хаанвал дүүргийн Зөвнөчний холбооны даргын үргийг хийж байна. Зөвнөчний холбооны гишүүн, багварлын гишүүн гэж явж байсан. Тэгээд бодлогоор 1 хүн 50 нэгээд яригдчихсэн. Би бол өрсөлдөнөө. Тэгээд одоо хаанвал дүүргийг даргаыг энэ өрсөлдөнд чинь би оролцъё гэж өөрөө саналаа хэлээд сонгуул явагдаж байгаа. Тэгээд сонгуулаараа бас одоо 98% санал аваад ингээд гарч ирсэн. Би чинь айлын 8 хүүхдийн хамгийн батх нь миний аав Самбуугийн Лхагва гэж хүн байсан. За ээж маань Цэрэндэлгор, Базрын Цэрэндэлгор гэж одоо бас эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан, үр бүтээлтэй ажилласан хүмүүс байсан. Одоо ч гэсэн хүмүүс сайхан аав юм ярьдаг. Үнэхээр зангарахтаа сайхан мундаг дарга байсан гэдэг. Хүний амьдралд чинь нөгөө жаргал зовлон бүгдээрээ ээлжилдэг. Ардаар ингээд төгсөж байхад аав маань өнгөрсөн. Тэгээ эксрүүл төгсөж байхад ээж маань өнгөрчихсэн. Ачаал чадаагүй хайр гэж байдаг те. Айгу их таалтцсанд нь би харамсаад байдаг аахгүй. Хүүхдүүдийн сонсох явааг аав ээж нь харсан бол гэж дандаа харамсдаг аахгүй юу. Тэр үеийн Монгол Ардын Усалт намын нэг давхарт Грис гэж салон байсан. За тэр салонд би зуныхаа амралтаар эрхлэгч гэдэг те зохион байгуулагчийн ажлыг хийж эхэлсэн. Грис салон худалдагдах болсон. За тэгэл ер нь бол за би энэ салоныг худалдаж авмаар байна гэж бодоод тэр салоныг худалдаж аваад би 2 жилийн хугацаанд нэлээд сайн ажилласан. Өөр зээлэж бас тодорхой хэмжээнд дараад дуусчихсан. Тэгжээд л нөгөө гинтийн байдлаар 2008 онд ч нэг аюултай одоо 7 сарын 1 боллоо шүү дээ. Тэр өдөр чи яг 7 сарын 1-нд чи би ажилчдынхаа цалин тавьдаг байсан. Хүмүүсийн эхний 2 хүний цалинг тавиа байж итэл ер нь нэлээд ширүү юм болсон. Маргааш үлдсэн хүмүүсийн цалингүй гээл бицээ өдрөө мөнгөө талт хийгээл хүмүүсээ аваа гарах гэж байтал өмнө чи айл гэдэг ихэлсэн намын байрны өмнө бүх жагсагчид ирээд намын байр руу чулуу шийдээд ингээд айгүй аюултай юм болж исэн. Тэгэл ерөөсөө намын байр шатаад оройн зурагтаа очиж үзэхэд бөөн шууган болол айл хэдийн нөгөө намын байр руу чинь гал орц дүрлзэл асах хамгийн магадлал байсан учраас би бол тэрэнд за одоос ингээл өнгөрт юм байна гэж бодоод аюу сэтгэл зэмсэлжсэн. Тэгээд тэр үеийн тэр нөгөө чимийн шуугааны тэр байдал бол ер нь гарахгүй аюу утсан шоконд ороод бүх юм шатсан. Тэнд чинь бол 100 гаруй хүмүүс түрээсийн байдлаар ажиллаж ирсэн л та. Тэгээ хөршлийн төр холбоог байгуулад би өөрөө нарийн бичгээр нь ажиллаад хоогийн хууль зүйн сайд байсан нямд орж энэ учир зовлонгийн минь ойлгож энэ олон хүмүүс бас хөрхий хорхолтой барагдуулж авсан байдгийн. Тэр үед одоо намын ерөнхий нарийн бичгийн дараагаар хөрсөх дарга ажиллаж байсан. Тэгээд нам дээр хүмүүс авч яана, ажилд авч яана гэдгийг сонсчоод миний ол үндсэн мэрэгжил санхүүч. Санхүү дээрээс нь ингээд хүний нөөцийн мэрэгчлэр ингээд сурсан хүн байна. Тэгээд би ажилд орох хүсэлтэй байна гэдгээ хэлээд шалгалтын нөгөөд ингээд намдаа анх 2008 оны 12 сард ажилд орж ирлаа. Би чи 2015 онд хаалганд орж исэн байхгүй. Илэгний хаалгаа гэдэг нь яг одоо илэг солих хаалгаа биш шүү дээ. Тэгээд яг ингээ илэгний бол баг 3.1 гээд айгүй жоохон илэгтэй үлдсэн. Үхээд боссон хүн гэдэг чинь амар тийм нөгөө өөрийгөө ингээд ялаад сурцсан хүн байт юм билээ. Би бол яг үхээд боссон. Тэгэхэд миний хувьд одоо бодибилдингийн фитнесээр хичээлээд 15 жил болж байгаа. Тэгээд клубийнхаа нэг тэмцээнд орё гэж зориод бэлтгэл хийгээд орсон. Тэгээд тэр жилдээ клубийнхаа бас авраг болоод ингээд удаагүй ижил нэг улсын аврагын тэмцээн болох хэрэгтэй байсан. Улсын аврагтаа тэмцээнд нь ороод мөнгөн медаль авсан. Тэр жилдээ анх удаа бас Монголын фитнесийн холбоо дэлхийн одоо аврагын тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулах жил байсан 17 онд. Азтайгаар бас улсын аврагт тэр жил 2 дугаар байранд орсон учраас дэлхийн аврагт орох хэрэг аваад дэлхийн аврагт бас яг өөрийнхөө хэмжээнд бараг 40-од дэлхийн одоо олон орны тамирчтай бас зэрэгцээ тайзан дээр гарч ирсэн. Дандаа 20 эдтэй октоодтай би чинь өөрөө 40 хүрсэн. Дэлхийн аваргын тэмцээнээс шилдэг 5 тамирчны 4 гээд цомыг авч ялаа. 13 онд би их хурлын тамирын газарт ажилд орсон. Тэгээ их хурлын тамирын газарт ажиллаж байгаад дараа нь гадагшаа нэг бас сургуульд явж ирээд 16 онд Чингис хаан улсын нисэх бодлын үүсгэн хариуцсан менежер гэдэг ажил томилогдож очсон. Тэгээд нэг жил хагас бас ажиллаад
За Чингис хаан улсын нисэх бодлын дэд үүсгэн хариуцсан дэд захирал гэдэг ажил бас томилогдож бас ажилд орсон. Хүний төлөө одоо ажилтнуудын төлөө хийх ажил бас хийсэн. Тэгээд тэрэнд маань бас манай хамт ажиллаж байсан ажилтнууд маань бас нэлээд сэтгэл хангалуун байдаг. Би тэрэнд бас их баяртай байдаг. Зарим нэг азтай хүмүүс байдаг л да. Ингээд сайхан ажиллаа хийж идэл ингээд сайхан томилогдол явчихдаг. Би бол дандаа нөгөө ингээд эрсдлийг өөрөө үрээд тэгээд заавал тэмцчээж одоо өрсөлдөж тэгээд тэрнийгээ давж гарч ээж тэр ажил дээр очдог нэг юм одоо хувь зайвал надад оноос юм болов уу гэж боддог шин. Би бол яг л бор зүрхээрээ одоо өөрийн гэсэн үйл бодолтой үнж явснараа өнөөдөр бас намдаа бас үнэлэгдээд тий. Одоо бол чиний цаг ирж байна гэдэг байдлаар хүлээн зөвшөөрсөн гэж боддог. Би бол хаан хүрхээ бол хэлж мэдэхгүй. Тэгтэл би хүний төлөө, хүмүүсийн төлөө одоо л би дуу хоолой болж одоо энэ хэрэгтэй зүйлд нь бас хувь нэмэр оруулахын сан гэж хүсэж аваа.